Миний хувьд стриминг гэхээр тэмцээнүүд бодогддог. Надад TI-7 дээр Team DPG-ийг хожиж авраг авч байгаа мөч нь одоо толгоонд орж ирдэг. Хажууд нь байгаагүй ч гэсэн үзээд гэрч болсондоо би маш их баяртай байдаг. Энэ удаагийн видеогоор яагаад зарим стримүүд нь өндөр чанартай харагддаг, зарим нь болохоор арай муу чанартай харагддаг, стрим хийхэд компьютерийн хүчин чадал хэрхэн нөлөөлөх вэ гэдэгтэй танилцъя. Стриминг чанар юунаас хамаардаг вэ гэхээр интернет. Интернет гэдгээр юу хэлж байна? Бид нэр битрейт буюу компьютераасаа интернетээр одоо стриминг сервис руугаа дамжуулах килобайт per second хурдыг ярьж байгаа. Килобит секунд бас байж боломжтой. Хоёрт нь болохоор компьютерийн үзүүлэлт. Энэхүү компьютерийн үзүүлэлт та хангалттай FPS гаргаж гин үү? Мөн гаргаж байгаа аутпутынхаа FPS-ийг 60 дээр тавьсан байна уу? 30 дээр тавьсан байна уу? Тэрнээс бас хамаарна. Стримерүүд ихэвчлэн хамгийн өндөр хурдтай, хамгийн их цөмтэй CPU, хамгийн хүчтэй график картыг тавихыг зордгоо. За энэ яаж байгаа юм гэхээр Steam-ийн энэ боловсруулах чадал нь өөрөө компьютерт нь байх ёстой. Эсвэл бол та хоёр ширхэг компьютер, нэг нь стримэнд зориулсан компьютер, нөгөөх нь тоглоомын компьютер болгож хуваах шаардлагатай байдаг. Нэг компьютер дээр тоглоод энэхүү гарч байгаа дүрсийг бид стрим үзэж байгаа хүмүүстэй хүргэхийн тулд capture картаар дамжуулан хоёр дахь процессон дээр мэдээллийн боловсруулалтыг хийж шууд серверт хүргэх ийм зорилготойгоор хоёр компьютер ашиглаж байсан. Одоо үед гэвэл ихэнхдээ нэг процессор дээр тодорхой hardware encoder буюу хоёр дахь компьютерийг ашиглахгүйгээр бид нэр график картны юм уу өөрийнхөө CPU-ний ачааллыг шууд encoder болгоод шууд серверт хүргэж стримерийнхаа дүрсийг гаргах боломжтой. Тестийн хувьд бид нар хоёр тохироог ашиглаж байгаа. Нэгдүгээр нь арай жоохон өндөр үзүүлэлттэй буюу манай Ryzen 7 9800X3D RTX 4070 Ti Super болон арай budget буюу арай low end Ryzen 5 7500F болон RTX 4060-ыг тавьсан байгаа. RTX 4060 маань өөрөө стриминг юнит нэг ширхэгтэй буюу NVENC encoder нэг байгаа. Харин RTX 4070 Ti болон түүнээс дээш график карт нь NVENC encoder хоёр ширхэг буюу хоёр ширхэг стриминг юниттэй байдаг. CPU-ний хувьд Ryzen 7 9800X3D-гээ бид 7500F-тэй hardware encoder-ыг шалгах боломжтой. Hardware encoder-оор тоглож байгаа хүний FPS нараа бага байна уу? Үзэгчийн мэдэрч байгаа гацалт стримээс нь харагдах уугүй гэдгийг давхар харах боломжтой. Стримийн тохиолгыг тайлбарлая. За бид нар CS:GO-го яаж тестэлэн бэ гэхээр стримэн дээр output хэсэг рүү ороод видео битрейт болон видео encoder-ыг сольж утсан. Видео битрейт нь бид нар вебсайтын битрейт калькуляторын зөвлөснөөр 6000 болон түүнээс дээш хэмжсэн. 6000, 7500, 15000, 20000, 25000, 30000-аар тестж үзсэн байгаа. Видео encoder-ийн хувьд бид нар софтвер буюу дан CPU-гээрээ тохиргоо хийж үзсэн. Hardware буюу NVENC мөн HC264 encoder-тай, мөн AV1 encoder-тай 3 төрлөөр шалгаж үзсэн байгаа. Encoder preset-ийн хувьд 7 тохиргоо байсан. Хамгийн өндөр мөртлөө муу чанартайгаас хамгийн удаан мөртлөө сайн чанартай гэсэн тохиргоо. Бидний сонгосон нь болохоор slowest буюу best quality-гаар сонгосон. Ягаад гэхээр стрим хийж байгаа үзэж байгаа хүмүүс нь өөрөө пиксел харахгүйгээр стриминг одоо чанарыг мэдрэнгээ одоо контент мэдрэх хэрэгтэй. Тийм учраас хамгийн өндөр чанартай стрим нь хамгийн үзэхэд тухтай байх болов гэсэн үндслээр сонгосон. Яг одоо дэлгэцэн дээр битрейт нь 25000-тай, нэг нь hardware encoder H624 болон нөгөөх нь AV1 encoder-тай хоёр бичлэг явж байна. За энэ хоёр бичлэгнийх нь өөрөх нь FPS нь адилхан боловч яг стрим үзэж байгаа хүндээ бол арай өөр харагдах магадaltaй. Тэгэхээр бид нар эндээс юу харьцуулж үзэх гээд байна гэхээр тодорхой нэг үсэгний хажууд одоо контраст нь өөрчлөгдөж гин үү, бүрсгэр болж гин үгүй гэдгийг харьцуулаад тэгээд нэг нь нөгөөтгөөс илүү гэдгийг нь одоо гаргаад ирэх боломжтой гэсэн үг. Тэгэхээр 25000-ын битрейт нь адилхан мөртлөө арай өөр одоо энкодеруудаар шалгах нь бас бидний үүрэг гэсэн үг. Тестний үр дүнг танилцуулъя. Software encoder болон hardware encoder хоёр нь юугаар ялгаатай тайлбарлая. Software encoder нь өөрөө CPU-ний чадлыг ашиглаж боловсруулад бид нэр стримийг гаргах боломжтой. Hardware encoder нь болохоор бид нэр тодорхой hardware буюу encoder хийх чадaltaй бидний хувьд GPU-ний чадлыг оролцуулан бас стрим гаргах боломжтой хэлж байгаамаа. Software encoder-ыг бол бид нар тестнээсээ маш их хассан. Яагаад гэхээр битрейт нь 6000 ч, 30000 ч үзэж байгаа хүндээ гацалттай харагдахаар байсан. Тэгэхээр стримийг бид юуны төрөнд
үзэж байгаа хүндээ зориулж хийж байгаа учраас гацалттай стрим аль болох байлгахгүй тулд GPU encoder нь дээр юм байна гэж үзсэн. GPU encoder нь бид нэр хоёр төлөвийг ашиглаж байгаа. Нэг нь H264 болон NVIDIA-ийн шинэ YouTube дээр гарсан A1 encoder байгаа. A1 encoder нь удахгүй Facebook-д орох тест хийсэн тул A1-ийг тестлэн зүйтэй гэж бид нэр үзсэн. Тэгэхээр Twitch юм уу Facebook дээр стрим хийж ивэл бид H264 encoder-ыг ашиглаж юуны өмнө тестлэн гэсэн үг. Шууд бид танд хэлчихье 15,000-ын битрейдтэй стрим болвол маш хөөрхөн харагдчихсан. 7,500 6,000 нь бол арай бүрсгэрдүү. Харин 25,000 30,000 нь бол 15,000-аас ялгаагүй харагдчихсан. Тоглож байгаа хүний FPS-ийн талаар ярьцгаая. Ямар нэгэн стримгүүгээр 418 FPS гаргаж ирсэн. Хамгийн бага 1% та 231 FPS гаргаж ирсэн. Энэ өөрөө стрим хийсний дараа бол уналт багтай 2%-аас 5%-ийн хооронд байсан учраас ерөнхийдөө бол стрим бол өөрөө Ryzen 7-гийн хувьд үзүүлэлтэнд бол нөлөөлөхгүй. Гаргаж байгаа FPS нь нөлөөлөх нь бага байна. Дундаж үзүүлэлттэй Ryzen 5 7500F RTX 4060-ийн хувьд гэвэл 200 FPS арай хүрэхгүй. Харин стрим хийхээр багцаагаар 4-6% уналттай байсан. Онцлог гэх юм бол хамгийн бага 1% FPS нь 90-с дээш байсан учраас үзэж байгаа хүндээ бол гацалтгүй харагдаж байсан. Пикселжилт болон дүрсний хувьд гэвэл энкодерын 6,000, 7,500, 15,000, 20,000, 25,000, 30,000-ыг бид A1-ээр тестэлсэн. A1 бол 15,000 дээр H264-ийн 15,000-аас арай дээр харагдаж ирсэн их онцлог болсон. A1 нь өөрөө YouTube-ийн энкодер учраас тэр платформ дээр стрим хийж байгаа хүнд бол A1 тохиромжтой. Facebook болон Twitch дээр стрим хийх хүмүүсийн H264 энкодер нь 25,000-ыг A1-ийн 25,000-тай харьцуулбал арай тод боловч бага зэрэг бүрсгэдөө харагдсан. Тест хийж байхдаа ажигласан нэг зүйлийг дуртах зүйтэй. Ryzen 7 9800X 3D 4070 Ti Super-тайгаа 1% low буюу хамгийн бага 1% FPS нь гацалтын хувьд стрим хийж явах үед бол хамаагүй бага байсан. Тэгэхээр 4060-тай 7500F нь 20% хүртлээр FPS нь унжижсэн болвол 4070 Ti Super-тай 9800-тай Common дээр барагцаагаар 7% хүртэл буужсэн байна. Бидний хийсэн энэ тестүүдээс юу ойлгож болох вэ гэхээр хамгийн ихэнд стрим хийхэд маш хүчтэй ком шаардлагагүй дундаж ком байсан ч болно. Өөрөө илүү CPU-тай, илүү карттай байвал мэдээж таны тоглож байгаа FPS-д нөлөөлнө. Хоёрт хаана стрим хийхээс хамаарат Twitch, YouTube, Facebook энэ гурав өөрсдөө декодерын сонголт нь нөлөөлж байгаа. Тэгэхээр YouTube дээр хийж ивэл AV1 нь H264-өөс бага зэрэг дээр харагдах боломжтой. Арай жоохон тод харагддаг. Нэг ийм онцлог байгаа. Гуравт стрим хийж байгаа компьютерийн үзүүлэлт нэг чухал биш, харин үзэгчдэд сонирхуулах контент нь чухал байгаа. Тэгэхээр мэдүүштэй, сонирхолтой байвал танд энэ өндөр FPS гаргахаас илүү чухал байх гэж би бодож байна. Тантай цог IT хийх гэсэн байла. Баярлалаа.